Залууж явсан сайхан ч явсан миний ээжийг гэж сайхан дууцаад караоке ч юм байна шүү манайхаа. Ээжтэй дөрөв дуулж өгөөрэй. За гэдэг энэ удаагаар блог хийя. Гадаа их харанхуй болдог болсон байна. Өнөөдөр би 5-аас ажилтаа. Гэрээсээ 3 өдрөөгөө гарсан чинь ерөөхдөө харанхуй болсон байна шүү. Тэгээд асуулт хариултаа орж ирсэн. Орны жолоочдод цалин гүйцэтгэв. Тэгээд Mongolia tracker шиг ингээд юугаа ачааныхын тээврийн юу гэдэг тайлбарлаж явах боломжтой юу гэдэг юм лээ. Тийм бол яг л би одоо энд болох компанид ажиллаж байгаа болохоор тийм өөрөө ачаа зөөдөг болохоор ачааны үнэлгээ бол би тайлбарлаж өгч чадахгүй. Тийм ажилд орог байгаа болохоор орох юм бол би та нарт тайлбарлаад ойр зур юмнуудаа хэлээд өгч болох бах. Англид дорны жолооч нарын ажиллах цаг нь бол дунджаар бол 17-оос 27 паундны хооронд хэлбэлцсэн байлаа шүү залуусаа. Миний судалж мэдснээр бол тэгээд ажилд орохдоо чи туршлагаас шалгаараа цалин чинь дэшээ доош явна. Ямар компанидаас орох, том компанид ороод бас гайгүй доо. Тэгээд жижиг компанид орохоос тэгээд шалт. Ингээд цалингууд чинь ингээд дэш доош ингээд хэлбэлзээ явдаг шүү. За. Тэгээд нөгөөдг нь ямар компанид ороод ирсэн байлаа. За нөгөөдгийг марч нөгөөдгийг нь олж байгаа дараагийнхаа юун дээр хэлчихье. Дараагийн блогон дээр хэлээ. Тэгээд энэ бол асуулт хариултыг хариултуудын хариу шүү манайхаа. Тэгээд өнөөдөр ингээд харанхуй болж хэлж байгаа юм жаа бичлэг зогсоод машинт бараг миний царайч харагдахгүй болж иж магадгүй. Тэгээд өнөөдөр орой хэлж байгаа болохоор би орой дуусгах. Чадвал эрт дуусгах бодно. Чадахгүй бол орой дуусна. Өнөөдрийн адал явдлаар хамтдаа guys. Cheers. Ажил дээр очиад уулзъя. Bye. Гадаач таа юм. Заавсараа тэгэхээр ачлаа. Тэгээд би 41 рүү ухраг нэ. 41 рүү ухранд бол хатаач машин авчаад векут чек хийн. Тэгээд 41 рүү ухраад эцэг ухаас авахгүй энэ одоо жолооч нар ирэхлээр өнсөд өгдөг байхгүй. Паркинг бэнэж биз явуулсан. Тэгээд бэнэж биз болохоос газ авахар зогсож байгаа. Тэгээд машинаа чек хийчихнэ. Бол машинаа чек хийж авахаар тийм жолооч ирээд эзэлждэг байхгүй. Өнөөдөр миний онд явах биш чайл би. OTM-ээр тоссон гай. Эмэсгэр тоссон. Си багсаа. OTM. Энэ болж байна.
За хачаа болгоод дуусчлаа. Одоо шууд яалт руу явъя. Цаг 8 болж байна. За дараагийн хачаагаас үргэлжлүүл тэгээд өнөөдөр итос магадгүй түрүү чадахгүй болох юм бол тавдаал тусах байх. За ажил дээр ирсэн. Одоо бичиг заасаа авчлаа. Одоо мордон руу явна. Арай нам гүмлээ шүү дээ. Яа 2 лороо ирсэн ба ачаага ачиж байна. Энэ нэг ачиж байна. Би цагаа уугаа сууж байна. Цагаа уугаа баг дуусчлаа. Одоо хөдлөнд наар усан огт юм шүү дээ. Чэнэ таа. Тэгээд та өөргөө байлгүй цагаа уучлаа. Тэгээд цагаа уучаад одоо орж ачаага ачаа та. Мордон руу явна. Дөрөгсөн одоо мордон гэж харъя. Тэгээд мордон 25 палет авах юм байна. Нөгөө нэг санахгүй байна гэдээсэн коммент сансаа. Нөгөө нэг юу гэсэн мэсэн. Монгол компани байдгүй гэсэн байсан. Тэгээ Монгол компани нэгийг олсон ч гэжтэй басан. Манай найзын нэг компани байдаг. 2 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манчестерт байдаг. Тэгж одоо тоогооч байж байгаа. Тоогооч хүн шүү дээ. Ер нь бол суши тоогооч байлаа, Итали хоолны тоогооч байлаа, англи пабын тоогооч байлаа, ахлах тоогооч дандаа ер нь багаас нэг гэсэн л дээ. Тэгээ сүүлд нь өөрийн гэсэн ресторан нээгээд ажиллаж байлаа. Тэгээ би энээсээ болоод Лорны бизнес гэжтэй Лорны ажиллаа тэгээд сонирхоод явж байна. Тэгээд нэг юм доор ажиллаж байгаа чи. Тэгээд би цагаа уучаад одоо 15 минут суучлаа. Орж ачаагаа ачаад энэ мордон руу хөтлөе. Тэгээд бисдэг хамтаагаараа. Бай. 46 дугаар хаалган дээр ухраа зогссон. Энд хин чиргүүл үлдээг явчих. Хаа. Орхосоо нөгөө хөргөчний мачигч байгаа болохоор хөргөчөө хасаа заавал. Тэг хэрвээ чи хөргөчөө хасаагаагүйгээр гэдэг ачиж байгаад баригдах юм бол тэр чинь торгон тийм болохоор заавал хөргөчөө хасааж байгаа дэрчих хэвээр. Энэ том байшин чи тийчгээр хөргөчгээд боддоо та нар. Итгэхөө. За мотор ягаас. Энэ цагаан чи ерөнхийдөө мотор байна. Заавал ачаагаа ачаа гэлцүүлээ. Гэлсэн одоо. Орж хаалгаа гэсэн чинь ажилтгүй. Энийг хаалгаар бол өргөжөөд ингээд тавих хэрэгтэй. Ажилтгүй шүү. За болио. Өөр хаалгаар ухахаас. За баларсуу. Баларх жоох хаалгаарынхан дээр гүүр нь ажиллахгүй байна. Тэгээ гүүр ажиллахгүй одоо би одоо дэшин лороор л ухрахаас гаргасан. Гэлзүүлэхгүй. Нэг л их гэлзүүлсэн хүн зүгээр. Такас дэшин лороор ухраа. 46-аас юм ахгүй байна. Энэ дээр бол эвдэр ажиллахгүй байгаа энэ гетусээр тэр улаан мод палатад тавьчихад хаагаа тавьчихдаг байхгүй болно. Хаагаа тавьчихлаа машин жолооч дээр ухрахгүй. Одоо энэ миний цагийг харж байгаа. Мэдсэн бол төшин дээр За сайхан зөөлхөн ухарч байна. Зураасаа харж байгаа л хитэх ингээд өрүүлээ эргүүлээл тааруулаад
Тааруулаад явчихлаа. Тэгээ одоо жоохон уншилж байгаа л тэгшилж байна. Гадаа жоохон салхитай. Тэгээ бороо жоохон шивэрчлээ. Манайхан бүгдээр ачаа 3 цагаас эхэлсэн хүмүүс бүгдээр одоо ачаага ачиж 2 дахь. Би тэгсэн чинь 5 цагаас эхэлсэн учраас 2 дахь ачиж байна. Арай хурдан үгүй юу? Баярлалаа. За. Сайхан. За. Ногоонуудаа ачижлаа. Одоо босондоо ачаад. Миний ажигч үдсэн байна. За ачаагаа ачаад дуусчлаа. 27 баалаад. Нэмэгд 2 баалаад өгчлээ. Тэрийг нь авчлаа. Тэгээ нийт 27 баалаад. Одоо энэ очих дэлгүүр маань лифтээр дэше доошоо юм болоо. Хаалгаар ухаж зогсох. Жогоо тэрний асуудал цаг алдсан. Тэгээ гэрзүүлнэ юу ахад орно. Лацаачлаа. Дай мортон явна. Мичэм гаражны стрит хам. Тэр аваар явж байгаа дашин. За бараг цаг явах байхаа хотын зүгээр. Тэд цаг явах. Тавтгол. Цаага буулгаар баг талдаа ороод дуусч энэ. Яра вестүүд нь аваарч зэдих. Вест нандаа нэг юм хүүд юм байна. Катактер юм хатчихсан. Харуулж байна. Одоо хэдэн балаад үлдсэн байна. 1 2 3. 3 балаад дандаа йогурт. Тэгээ хөгжлийн төрлийн бүтээгдэхүүнүүд. Йогурт чиз мэсгээд. Энэ нэрийн кордоноор бүр цаашаа яваад юм байна. Одоо баг дуустлаа. Энэ 3-ыг буулгахтаа тэгэл эднийг ачаал. Тэгээд хөдлөндөө 30 минут дахиад 30 минут ажиллах баг. Янз нь. Нийтдээ нэг 2 цаг ажиллах юм шиг байна өдөр. Лифтээр ингээд дэш таашаа бургадаг. Жоох юм. Цаг алдаад байдаг. Яаж мөрчлөө. Мордны ажлыг дуусаад буцаж явна. Жохо ширээ бараа ороод. Яг дуусчихсан жохо бараа ороод. Тэгээд хөдлөө явчихсан гайгүй болчлаа. Тавуулайлыг бараа таал байна. Цаг одоо болж байна. 3 болж байна. Бид 5-аас эхэлсэн гэдэг чинь дуус хараад болов. 30 минутын дараа ярд дээр очиж баг. Тэгээ веста буулгаад машина тавиал тэгээд өнөөдрийн ажил дуусаа. Одоо нэг 3 цагийн байдаг зам юм нэг сэлүүхэн л байдаг. Шинээр ажлыг хотын Лондонгийн төвөөр явхлаа зам сэлүүхэн болохоор дороо яваад очичнөө. Сайн наашаа явчихсан чинь нэрээ зам аагаад. Цагтаа нөр зам аагаад зогсчих. Осол болсон юм шиг байна. Тэгээд шконыг төв готомчин дээр шууд нарийнхан готомж бахлаар тийшээ хойдлороо ухарч орж агаад буцаж ирлээ. Тэнтэл жоохон цаг алдлаа. Тэгээ бусдаараа цайгүй. Цагтаа нөр тэндээс 2 цагтаа зам аагаа зогссон машинаасаа гараад зогссон ингээд хараад байсан болох бас эвгүй юм байна. Цагтаа нарын нүдэн дээр ухарна гэдэг чинь шалгалт өгч байгаа юм шиг.
Тэгээд ухарчаал уцаад байшаа гараад ирсэн. Жохоо тойрч л явж байна. Тэрайгаа ийм хауснууд бүгд нэг юм завгрээ. Стайл нэм. Тэгээд энийг өөрчилдөггүй. Энэ голомжтой хауснуудын нүүр мөр энийг хуулиараа хамгаалсан яаж сольж болохгүй гэдэг хуулиар нь хоригдсон. Хүмүүс асуур масуур хийхээр бол дандаа нөгөө нүүрийн хэсгийг үлдээж байгаа. Ашингийнхаа хойдлын хэсгийг нь өөрчилдөг. Юм байна. Танаас сонирхож хэлэх юм байг юм гэвэл юм байна. Автобусаар 24 цаг 24 залаад ихэнх автобус нь 24 залаа. Шинэ бол автобусаар зогсохгүй явж л байна. Шинэ автобуснууд. Энэ автобусыг би зогсоо хүлээсэн чинь баярлалаа гинэ. Нэлээд авчихсан. За. Гочлаа. Яа. Там засаад энэ одоо энэ жижигхэн гэрлэн дохио шүү дээ. Энэ төр зүрийн гэрлэн дохио байхгүй. Зам засаад одоо ингээд нэг нарийсгсан бол нэг ус олтоо болгоод хоёулын төр зүрийн гэрлэн дохио зоочт гэдэг юм. Одоо шинийн цагаар бол машин байхгүй. Өдрийн цагаар бол энэ чинь бас битүү трафикт болно шүү дээ. Юм хур цаараа зогсоор зөндөө. Жоох явж байгаа л хур цаараа. Жоох явж байгаа л хур цаараа. Дахиад энэ нэг үү. Энд зөвхөн гарах. Энэ аливчин цагаан энэ шараа гэх энэ явгууны гарч байхгүй. Явгуун давуу хэрэгтэй. Энд дээр явгуун юу зогссон байх юм бол ямар ч машин байсан зогсож зам гарах хэрэгтэй. Энд байхгүй. Англиэр гэрлийн замын тэмдэглэл сайтай. Тэмдэглэл замын зураас андаа ингээд 100 м яваа замын тэмдэглэл нь тодорхой. Энэ өнөг гүйж харж байна. Амтэгөр. Өөрөөр хэлбэл хаасаа. Тэр хоорондоо зодтолно. Зодтолтолоор муухай дуурт юм бил. Муу тул чавс. Энэ ухчихсан яа гэдэг. За ухаж чадахгүй манай л аяг түүж ачаага болгочихсон. Яа. Ажил дуусч байгааг мэдэгдээ. Хай. Сүртэй шүү бас. Ажил дуусч байна. Kita saya ingat. Тэгээд автобус шагаал. Транспорт системээр ажиллаа гүйцэтгэсэн гэсэн та. Таасаа өгдөг байхгүй. Гар үсгээ жолооч гар үсгээ зураад тэгээд вест ачиж ирсэн. Хэдэн вест ачиж ирсэн. Тэрийг тоог тавиад тэгээд өгдөг байхгүй юу? Энэ кофе биш шүү. Энэ зүгээр босоосоос. Гэрээс босоосоос авчаад орой нөгөө хүүтэн болохоор халуун юм уухгүй болохгүй. Үүргэвчтэй ажлын маань үүргэвч
Энэ дотор ч одоо тэгэл их юм байна шүү дээ. Жолооны өмнө тако кар, хоолны сав, халуус шинжид юм байна. Атэк хөтек шивж байгаа шиг. Хэрэгэлсэн юм чи. Тэгээд ч бас яаж ах шинж гоорой. Гоё. Анхнаас нь гоё. Зөвхөн авч явбал гоё шүү. Тэгээд зарим нэг жолооч нар зүгээр заавруулж хайчаад надад ингээд муухай юм өгчтэй. Тэгээд бид муухайг цэвэрлэгчнээ гэж байхшнээ гэж тэгээд дараагийн хүн би тэг үлдээчнээ дараагийн хүн намайг үлдээсэн байх гэж бодсон бас юм. Судалтай шүү дээ энэ ч бас. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэндээ баярлалаа. Бичлэгийн мэнийг үзэж байгаад баярлалаа. Цаашдаа тэгээд угаасаа адлын явдал бол дуусахгүй. Миний адлын явдал бол ерөөсөө дуусахгүй. Тэгээд он гарч байгаад нэг Монгол компанид ажил орж магадгүй, орохгүй ч магадгүй. Хэрвээ орохгүй байх юм бол өөр газар ажилладлаа. Апплайд нь ягаад би лидл ингэж явах вэ? Ажлаа энэ ч тэгээд туршлагатай болж авч байгаа байхгүй. Experience одоо машин лоорыгаа яаж барьсан энэ бүгдийг чинь сурч байна. Одоо би энэ сураа гайгүй гарт ороод байгаа. Бүх юмудаа мэдчих хэлж байна. Яаж гэдгийг бүгдийг нэг гар нөгөө юугаар ич. Та нэг баяртай мэдээ танарт хэлээ. Бодож ирсэн мартсан байна шүү. 6000 паунд өрөнд орсон байсан. Тэрийгээ түүж дуусгасан. Одоо өргөө бол юу лээ? Юу гэдэг лээ? Өргөө бол заргалтай гэдэг юу гэдэг лээ. Тийм өгөөд нь штэ. Та тэр юу гэж байгааг ойлгож байгаа юм. Ямар ч байсан 6000 паундын өрийг дарааш нэг цалингаас одоо нэг цалин аваад бүтэн цалингаал авах байх. Тэ? Бүгд дараагийн блогоор уулзъя. Тэр бай. 3 days later. За юу яцхан залуусаа. Ажилдаа явдгаараа яваад блогоо эхэлдгээрээ эхлээл явчихна да. Өнөөдөр бас л 5-аас эхэлж байна. Жохон бүрхэг болсон байна. Яг л адилхан. Английн тэнгэр нэг иймэрхүү байдаг. Жохон анаад өрөөд нус гойжод хэлцэн байна шүү манайх. Гадаа хөөдрээд давхар өмдөндөө орсон. Долоо өмсөж яахгүй бол болохгүй шүү залуучууд аа. Ер нь нэмгэн өмдтэй яваад байсан чинь өөрөөр их таарч. Тэгээд та нөгөө өмнө аяг хайраад байна. Нөгөө машин одоо дэлгүүрүүдийн парк чинь нөгөө том талбайтай болохоор гэнт нэг Лоренсо буухлаар дулаан кабинаас буухлаар нөгөө хүүтэн салхи шууд хайрж байгаа байхгүй гэнт. Яг тэгэж халуун хүүтэн бүлээнхэн хоёрын донд явсаар гад баг ханаад өрөх гэдэг. Тэгээд өдөр дулаан утсанд орлоо. Олка заслаа өчтөр. Хүүхдүүдээ олка заслаа. Одоо хүүхдүүд маань Сантараа захиагаа бичнэ гэж байна. Одоо бэлэг авна. Та нар бэлэг авч гинөө. Зэн тракторууд ч бөөнөөр ингэж урсгал хааж орж идэх. Английн Юкгийн далбаад бандуулчаад хаасайг бол сигналдаад яваад байгаа. Энэ юу болсон юм? Миний хойноос ингэж хойноос тракторууд яваад байна. Энэ бөөн трактор гад ирлээ шүү. Замд бизрүүлээд хаашаа явж байгаа юм бол та юу болсон юм бол доо бас нэг юм таалагддаг бол бах та. Сайн бичлэг хийж яана. Трактор гад ирлээ шууд буцаа аваад тэнийг бичээд эхэлчихлээ. Геймфрейм болоод байна манайха.
Үүгээр тэгээд блогоо эхэлж байгаа мэдэг тий. Яг тэгээд явж байсан чи бороо ороод ирлээ. Надад цагаан бороотой өдөр болж магадгүй. Одоо авцаа өмссөн. Бэлэн байгаа. Залуучууд та нар ч гэсэн 7 авцаа өмсөж байгаарэ. За тэгээд ажил дээр очиад уулзъя. Goodbye. See you. За дэлгүүрээ авчлаа. Дэлгүүрээ маш доорогоос ажиллаа. Одоо vehicle check гинэ. Vehicle check-ээс өрүүлээд харуулдаг байгаа. Тий, өрүүлээ өөрийнхөө хэмжээнд харуул. Гэхдээ энэ жолооч нар чинь өөрснийхээ стайл харуулад өндөр наам янз бүр болгочтой. Суудлаа бас харуулна. Yes, not yet. Энэ дандаа нэг ингэдэг бомболцдаг юм тавьсан. Тийм нөөго. Тэнийг унтаачдаг байхгүй. За ерөнхийдөө бол болчлоо. За дизель тал банктай байна. Apple их юм байна. Машин бол жоохон цэвэрлээ. За. Ерөнхийдөө болц. За одоо vehicle check хийчээ. Тэгээд офсер орж ажиллаа аваад өгөлөндөө. Бороо check хийгээд явж байна. Тэгээд сонирхолтой юм нь юу вэ гэсэн чи сайн ярьсны миний унд явахлаар байдгүй. Тэгээ менежер рүү устаа асуусан чи энийг нөгөөдгөө нуучхаа гинэ. Тэгээд миний байхгүй өөр жолооч хайр дуучлаа авчлаа тэгэхээр OTP гээд тэгээд машин лорога юу чээсаа өдрийнхөө vehicle check хийж байна. Гэмээ шалгаад тагтуулчлаа. Одоо 50 дор хаалгаар ухаад 50 дор хаалгаар ухаад юу аавна. Ачаагаа аваад өнөөдөр локс батны фейкээр явчихад л гэж шүү дээ. Хаал явчаад ирээ. Гасаа юу вэ гэсэн чи энэ хойдлын нөгөө чигүүлийн шаврын хаалтын хамгаалт нь суларцсан байна. Хөдөлж байна. Би яг ачаагаа ачаал лацаа игээл яг хөдлөгчсэн чи эвдэрсэн байна. Тэгэхээр би видеог нь хийгээд энэ ингээ хөдлөөд шүү. Би одоо ингээ гарлаа гэсэн чинь манай босс залгаж байна. Ааги чи ингэж явж болохгүй. Наач аюултай. Би засуучанд удажлаа. Чи нэг цаг хүлээгээд тах гинэ. Тэгэхээр би одоо гарах чинь штэ. Юу хүлээх вэ? Би ачаагаа ачаад лацаа хийцээ одоо би яг хөдлөхөд бэлэн байна. Дэлгүүрлэгээ гарах чинь гэсэн чинь. Үгүй чи ингэж явж болохгүй. Чи транспорт руу ороод хэлээд механик цаг болох юм шиг байна гэдэг хэлээ. Тэгээд чи нэг би за бид бол транспорт эск рүү ороод хэлээд хайгээд буцаа явж байна. Транспорт руу. Одоо би бууж байгаа та нарт юуг нь үзүүлээ. Яг юу болсон талаар нь харуулъя заяа. Яатсан нөгөө хойдлын шаврын алт яг яачаад байгааг харуул. За энэ хараа. Энэ ингээд уртаашаа суларсан байгаа байхгүй. Үлдээд бод. Энэ ингээд суларч. Энэ гэнсай яг гэдэг хөдөлгөтөл харлаа. Хөдөлгөтөө хараад би энийг ингэж онд явж болохгүй байх гэж бодоод. Яг хэлсэн чинь болохгүй гэж шүү. Дараа. Лацаа яг хөдөлж байсан. Парк руу ухаа зогсчлаа шээ. Засварчиг явуулсан байгаа. Удахгүй очино. Аагээ чи ингэж явж болохгүй ээ л гэж. Энэ бол зүгээр. Ийм багстай юм байц хөдлөнгөө. Наач баларсан юм болов. Яг хөдөлгөөний даваа дээр тэгээд дахиад цаг хүлээх юм. За тэгэл өнөөдөр чинь яг бас асуудалтай өдөр болох нь шүү. Хүлээгээл яадаг. Нөгөө засварчтай хүлээг механикаа хүлээгээд ерөөсөө хөдөлж чаддгүй. Цаг 7 цаг 56 минут болж байна.
Би 5-аас эхэлсэн. 6 гэхэд ачаа дууссан байсан. Тэгээ яг 6-ыг хөдөлгөжсэн чи механик хүлээгээд. Тэгээд механика хүлээгээд 2 цаг суучлаа. Механик оройдод ирэх юм бол одоо би дараагийнхаа дэлгүүрээр явах цаггүй болох нь. Одоо мэйжтэй хэлж болохгүй бол дараагийн дэлгүүрээс канселахаас баларсан чи боллоо ш өнөдөр удахын дээ. За юу ч хэд гэж ирэх нь харж лээ. Өнөдөр жоохон нэг бол эрт дуусна, нэг бол оройч дуусна. Яагаад эрт дуусч байгаа вэ гэвэл механик оройд ирэх юм бол би дараагийн дэлгүүрийг канселахаас арга байхгүй. Ягаад гэвэл надад цаг үлдэхгүй. Айсвал намайг ойрхон дэлгүүр рүү явуулна. Цагт нь тааруулж, хэдэн цаг үлдсэн яг тэнд тааруулж ойрхон дэлгүүр явуулна. Тэгвэл явна. Тэрнээс хойш би явахгүй. Бас нэг юм хөлбөрөө. Тэд нэр ингэж явахгүй даа. Илүү цагийн мөнгө төлөё. Чи дараагийн дэлгүүрийг заавал яад хөргөж өгөх тохиолдолд би хөдөлж болно. Ягаад гэвэл би хуулиараа бол би 15 цаг ажиллах хэрэгтэй. Тийм болохоор эдвэртэй гэрээтэй нь бол 12 цаг байхгүй юу? 12 цагт хүрэхгүй бол 12 цагаас эдвэрийн буруугаас 12 цагаас илэрх юм бол би нэрээс нэмэлт цагийн үс авч тэгжээж хөдлөн. Тэрнээс бол би дараагийн жоо би канселтад харж харна. За юу ч гэсэн бүгдээрээ тэгээд хүлээжлээ. Дахиад хэр удаа харъя. Much later. За засварчин маань ирээгүй л байна. Цаг 8:15 8 болж байна. Тэгээ яадаг юм бэ? Тэгээд транспорт руу хилцэн засварчин ирээгүй байна. Одоо яанага дараагийн парта бараг би хийж амжихгүй байхад би хэллээ. Бусад жолоочлуулаа нөгөө жолоочлуултайгаа сайн уулзаад ярьлаа. Тэгээд одоо би ингээд лорри ирсэн гэдэг одоо ингээд засварч үлээлгээд ингээд бараг 2-3 цаг суулгачлаа. Одоо би яана гэсэн чинь. Тэгвэл дараагийн партиг cancelled айлсгүй ойрхон дэлгүүр үг гэж хэлээ. Наадвал чинь чамаг транспорт чамаг бол амар санаад наадвал чамаг тэр хол парт руу явуулах гэж үзнэ. Энэ миний асуудал биш, таны компанийн асуудал гэж хэлээд чамаг явуулах гэж үзнэ гинэ. Чи бол урдаас нь байлдах хэрэгтэй гинэ. Одоо fight гэж байгаа байхгүй. Чи урдаас нь fight хийгээд шууд хэлэхдээ би лорри өвдрээд ингээд суусаа. Одоо би надад цаг байхгүй. Би дараах нь ойрхон парт бол би яваад үгүй. Айлсгүй ойрхон дэлгүүр байвал би яваад үгүй. Айлсгүй чи шууд cancel хийгээд яв. Шууд харьлаа гэж хэлээ. Тэгэхээр надад чинь чамд ойрхон дэлгүүр өгнө гэж авчих шít. Би ч одоо бас тэгэж fight might гэх юм уу бас одоо тэгээд үзэн дээ. Оройн супервайзер салаад тэгээд энэ чиний асуудал чи танай компани ч асуудал. Лорринс асуудал бослол цоос шалтгааллахгүй гэж байна. Тэгээд одоо юу болох нь харъя. Одоо дахиад нэг цаг үлээгээд ирэхгүй бол би угаасаа амжихгүй дараагийн ажлыг. Нэг ирж байна. Харуулъя. Тэндээс нэг маневчад ирж байна. Харж байна уу? Засварч ирж байгаа шүү. За буцаагаа би бууга уулзаад тах. За засварч ирсэн. Янзлж тэс ингээд одоо янзлаад эднийг хөдлөе дөө. Эднийг ч ингээд дуудлага машин ингээд шууд хүрээд байгаа байхгүй. Орны янзлж тийм ээ нөө. За энийг 10-20 минут болох баг. Тэгээд энийг хийж хөдлөн дөө. Тэгээд оройч өдөр болж байна да. Манайхан 2 дахь дроп аваа явж байна. Тэгсэн чинь би байдгаа. Нэгтгэж хөдлөөхөө гоё угаастай. The next day. За дараагийн шинэ өдрийн минь нэр юм манайхаа. Өчтөр засварч ирээд юу яарал зүгээр өстэй. Юу бичлэг. Яг цаг тулцсан байсан. Угаасаа 2-3 цаг хоцорч явсан би. Тэгээд засварч ирээд за бэлэн болдоо хөдлөөрэй гэд. Чи хөдлөд бэлэн гэхлээр шууд би асаагаа зүгээр давхсан. Ядахтай хат. Асаагаа хурдаараа явлаа. Чадах чинийгээрэл. Тэгэд өчтөр би 5-аас гэлсэн.
5-аас эхлээд 4:30-д дууссан. Цагтаа амжилт болсон. Би 12 цагийн гэрээтэй авахгүй юу Lidl. Одоо би тэд нар надад 12 цагийн мөнгө төлж байгаа. Тийм болохоор 12 цагаас би амжилт дуусгах юм бол наан дуусгах юм бол хамаагүй би яг 12 цагийн мөнгөийг авдаг байхгүй. Хэрвээ чи 12 цагаас хойш дуусгах юм бол ямар шалтгааны үүднээс хойно дуусж байгаа. Хэрвээ манай компани буруугаас болоод би 12-оос хойно дуусж байгаа бол манай компани надад илүү мөнгөний төлнө, нэмэгдэл мөнгөний. Хэрвээ Lidl талаасаа буруудаа одоо ачаа мачаа удаад байх юм бол асуудалтай байх юм бол Lidl илүү мөнгө төлдөг байхгүй. Өчтөрийн хувьд бол манай босс бол манай компани буруу байсан болохоор манай компани төлөхтэй байсан. Би тэгээд 2 дахь жураа мессеж явуулсан л 2 дахь жураа дараагаа мессеж хийгээд 2 дахь жураа би амжихгүй ч магадгүй энэ бараг 6-7 цагийн ажил юм шиг байна гэсэн баггүй юу. Чи манай босс надад руу зөрүүлээд залгаж байна. Аги санаа зовлтгүй. Илүү цаг ажиллах юм бол би тэрний ч мөнгө манайх төлнө. Санаа зовлтгүй. Гэхдээ би сая транспорт деск руу уцтаа чамд ажлыг хөнгөвчлөөд өгч гэж хэлжлээ гинэ. Тэгэхээр би одоо эдгээр одоо ямар яаж хөнгөвчлж чадах вэ чаавас. За өөр дэлгүүрлүүд сольж мольж хөнгөвчлөхгүй бол миний ажил яаж хөнгөвчлөхтэй ухааны бодоо явсан. Тэгсэн чи яасан чи очоо шууд би ч аим яарч орж байгаа шүү дээ. Би ч 8:30 гэж ах хөдөлж байгаа байхгүй. 8:30 гэж ах хөдлөөд тэгэж хэлэх 9:30 үед очсон шүү. Техникийн дэлгүүр дээр. Тэгээд тэргээ чадах цагаараа хурдны цагийн дотор буулгаад суулгаад тэгэл буцаад хөдөлж байгаа байхгүй. Тэгээ буцаа наашаа ирэх цаг болоод та нэг 11-12 гэж ярьж байгаа. Тэгээ дараагийн дэлгүүрийг авсан. Мордон л өгсөн. Тэгээ Мордон ч угаасаа 6-7 цагийн ажил юм чинь. Тэгээ би яарсан чи 22 паалаад гинэ. Гайгүй өгч яана гэдэг. Тэгээ сундаг нь хийгээгүйсэн. Сундаг нь өөр оройгоор явуулсан байсан. Тэгээ би нөгөө бараагаа ачаад явж байсан чинь миний нөгөө талмалах чинь би нөгөө өөр хаалганаас очиж ухарч авдаг байхгүй. Тэгсэн чинь тэр талмалын чинь бүгдийг нааш тавьчаа бүгдийг нэг дороо тавьчих. Өөр хаалгараа ухах шаардлагагүй зүгээр нэг дороос бүгдийг аваа явахад тавдаа тавьчих. Хацсан юм гээд би тэгээ транспорт деск руу ороод нөгөө шиний супервайзер залуу байсан. Чамаг би ингээд миний бараануудыг нийлүүлээд намайг ачаад бэлэн болгосон баяртай наа баярлж шүү гэсэн чинь. Тэр юу ч биш. Би чиний бүр вестэж авахлаа лори явуулсан байл яах вэ гэж. Гэсэн чинь. Чи очоо вест авах ямар шаардлагагүй. Би сая эндээс лори явуулчлаа. Зөвхөн вестэж очоо вестийг аваад иргээ явуулчлаа. Би бүр шок. Юу болд юм уу? Хоосон лори зөвхөн вест ачуулахаа явуулж байгаа юм гэсэн чинь. Тэ. Ихтэй үчи бид нар тусалдаг бид нар ч гэсэн чам туслана гинэ. Заримдаа эдгээр чинь би яг цаг тавьчих байж эдгээр чинь өөр дэлгүүр өвчтэй шүү дээ надад. Одоо арай жоо би одоо надад 4 цагийн хугацаа байж эдгээр чинь 5 цагийн дээр ажил өвчдөг байхгүй. Тэгтэн би дугаал аваа хийждэг байхгүй. Асуудал би энд амжихгүй нэг цаг маг гэж би навшаад байдгүй. За өөрөөсөө мэдж байгаа яах вэ гэдэг. Бид ч өөрөөсөө мэддэг юм. За энэ нөхөр өнөөдөр 3-аас эхэлсэн мэрэгээс компьютер дээр харж байгаа. Одоо нэг цаг ихэд буцаад ирсэн байна гэхэлээ. Одоо 2 цаг үлдсэн байна. Тэгвэл 2 цагийн ажил гэж бодож өгдөг байхгүй. Өөрөөсөө тооцоолж. Тэгсэн чинь надад тэгээд нэг цагийн ажил илүүгээр өгödдөг байсан. Тэгээ би яах вэ? Шинкоп байсан болохоор нэг олон юм байдгүй. За. Шинж одоочлоо тэгээд ямаас бол би өөрөө удаан хийгээд байгаа юм бол эхний дэлгүүрээ удаан буулгаад тэгээд цагаа алдаад байгаа юм билгүй гэж бодоод яваад идэв гэсэн таахгүй. Тэгсэн чинь дараа нь өөрөө тэгж юм шүү дээ. Чи ингээд бид л тэгээд тусалдаг. Зарим дэлгүүрүүд ингээд ачаалаад дийлэхгүй ингээд жолооч ачаалаад дийлэхгүй ингээд зарим дэлгүүрүүд яа харахгүй. Нэг л цагтаагаар амжтгүй. Тэгэхээр чи бол юм хэлэхгүй аваа явчихдаг. Бид ч гэсэн хамт туслана гэдэг. Тэгээд өчтөр амар гоё сюрприз өгч байгаа юм. Миний вестийг ачаа явуулсан. Миний бүх бараа нэг хаалган дээр авчирсан. Надад зүгээр нэг хаалганаас бүх юм ачаал шууд очиж зүгээр ачаагаал буулгана. Өөр юм ихгүй весттэй хог навш хичихгүй. Тэгэл шууд ачаагаа буулгачаал хүрээд. Тэгсэн чи би 4:30 гээд ирсэн. Зүгээр тушаагаад очиж байлаа. Офсаар бичгээ явуулаад очиж. Өчтөр энэ гоё төрөлөө. Second job my team басаа ажилтаа болж туслаач гэх шиг.
Миний буруугаас биш л дээ. Яг машин эвдэрснээс болоо жоохон хойшлсон. Тэгээ манай босс угаасаа транспорт дэсгэр залгаад би хилчлээ гэдээсэн би тэгээд. Тэгээ би за тэгвэл тэр өөр дэлгүүр мөлгөөр сольж өгөх юм бол бодоод явсан. Тийм бас байд юм байна. Тэгээ том тэрэгний англи том тэрэгний жолоочноор ажил хайж байгаа нийт ажил орё гэж бодож байвал надтай холбогдорой. Оруулж өгч чадна ш. Лид жоохон цалин өндөр юм байна лээ. Ажил нь жоохон юм нэ бэлэн дээр хааж байгаа шиг юм шүү. За тэгээд ингээд өгнөдөр шинэ өдрийнхэн блогийг хийснийг мэдээ. Блог эхлүүлэхгүй шууд имээр явчихна. За тэр гохоо тагссан. Одоо офис бичиг цаасаа авч байгаа гэдэг. Манайхан тэнд ухарцгаагаал ажил хийхэд бэлэн болж байна да. За бичлэгээ зүг байгаа манайхан. Cheers guys. За хойшлороо манай вулвичтэй байсан. Яг ирээд орё гэсэн чинь хашааны хөвдөн дээр нэг л орё бас парк гэж. Одоо энийг буулгад дуусгалаа би нэг энэ хэдэн паалаад ургаа амрах нэг 6-7 паалаад ургаагаад тэгээ Камбервэлл явах юм. Намайг замаараа энэ хэдэн паалаад ургаагаад өгөөч гэсэн баггүй юу? Симбэ гэсэн чи өрсөлжлээ шүү. Энэ баларсан юм боллоо. Тавьчихсан буугаад энэ жолоочтой уулзах юм. Жолооч нь ажиж жоо. Ой насч. Тэгээд энэ наснаа дараах голомж хаагаад байна. Тэр дэлгүүр дээр вулвичийн дэлгүүр дээр нөгөө илүү хөргөлт хийсэн шүү дээ. Тэр ямар журтай юм бэ гэсэн чинь манай нэг орж жолооч хэрэлдээ тэр дэлгүүрийн бараг аваагүй юм байна. Хэрэлдээ явцсан гинэ. Тэгсэн чинь тэрийг надад өгсөн гинэ. Нөгөө жолооч нараас сонссон чинь тэгээд бид нэ экстра ажил авсан юм байна шүү дээ. За цааны цаг болж байна. Сэрэг авч юу? Сэрэг авсан байна. Цагаан. Цагаарч яа. Ямар цайд үзүүд өнөөдөр байгаад өнөөдрийн цагаа юу вэ гэдгийг харуулъя. Цаана. Өнөөдрийн цагаар цөөн бала. Цөөн гайднаа. Амтод ванжи. Энэ жоо бүлэхэн болцсон байна. Хадуунаа сайн байхгүй нэг хоолны цав. За тэгээд цагаан уучаад тэгээ бусад холбогдъё. За банана ачаад дуусчлаа. Хал норын юм лачлаа штэ. Хөрсө бүтээгдэхүүн норын бараг цадан болчихсон. Энэ дэлгүүрд аваад цачлаа да. За.
Яа. Явж ажил одоо дуусч байна. Манай 2 3 жолооч баг ирээгүй байна. За 2 нь бол найдвартай ирээгүй босож 2 шинэ жолооч миний дараа орсон. Ирээгүй байна. Надад цаг хэлсэн 5-аас эхэлсэн. Одоо өглөөний 4 цаг болж байна. Өнөөдөр цагаас 1 цагийн ажил дуус цагаас 1 цагийн өмнө дуусч байна те. Арай л гайгүй явчихлаа. Нэг миний нэг ачаа болгодог PPT нөгөө цаглахаа. Тэр маань эвдэрсэн. Тэгээд юунаас эдийн механик центрээс нь ороод төр зүрийн нэг авсан. Тэгээд маргааш баг бэлэн болчих واخ. Тэгээд болоогүй бол дахиад төр зүрийн юм бол гуйж аавна да. Тэр байхгүй бол маргааш хайж амжихгүй. Манайд нэг Польш Осама бин Ладен байдیں۔ Яг Осама бин Ладен шиг царайтай. Тэр их гайгүй задаа намайг тренинг хийчихсэн. Би та нарт бичлэгийг харуулъя зэ. Яг л Осама бин Ладен. Би та нарт одоо Осама бин Ладен харуулна. Осама бин Ладен. Салам алейкум. Salam alaikum. Ah, hamasha hamara shashamara. Янзын нөхөр байна энэ. Маргааш нөгөө төр гээд 2 өдөр даваад ажиллаа. Тэгээд 17 хоног 5 өдөр ажил. Нийт 2 дахь амарна 2 өдөр амарч байгаа. Бас болоо. 2 дахь 2 өдөр амархлаарэ газар жоо явна гэж бодож байгаа. Газар жоо явуул тэгээд та бүхэнд бичлэг хийж үзүүлнэ. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Блог мод таалагдсан гэдэгт итгэж байна. Тэгээ бүгдөө дараагийнхан блогоор уулзцгаая. За түр bye guys. Cheers. Алхажсэн чи мөрөглөө орж ирж. Гадны лорын зөв аюултай шүү. Алфалахгүй шүү. Ямар дали ухардаг сууя. Алхажсэн чи хойноос ухраад хажуудлаар ухраа явчих юм уу гэсэн чи. Далигаа зүгээр яг над руу чиглээд байна шүү. Заавалстай самын хажуу зогсчихлоо шүү дээ. Аюултай энэ. Энэ шинж жолооч. Сая замд Амазоны нэг лори нэг жижиг машинтай мөргөлдсөн л байна. Please subscribe my daddy channel.